хараагүй хараатай байхдаа өөр хараагүй болсноосоо хойш хүний мэдрэмж яаж өөрчлөгддөг? Одоо магадгүй нөгөө чи бүхэл зүйлийг мэдрэмжээрээ хийж эхэлж байгаа гэж бодож байна. Өмнө тийм байсан юм чин гэдэг ч юм уу дотроо ингээд нөгөө төсөөлөн бас бодож байгаа шүү дээ. Тий. Одоо яг тэр мэдрэмж гэвэл юу шүү дээ. Хоолн дээр гарч шүү дээ. Би өөрөө ер нь багаас амар хоол хийх хоббитэй. Тэгэл ээжээгээ дагаал. Ээж маань тэгэл орс нөгөө юун дээр тавиал одоо ингээл нөгөө орс хоолны нэвтрүүлэг хийгээл тэрийг дагаад ингээл хийнгүүт хажууд нь би ингээл заавал тий нэг ногоог нарилгад өгдөг ч юм уу тий. Тэгэл сүүлд нь амсаал вау вкусны тэгж игдэг тэгэл тэрнээсээ үүдэл юм ээжийг дагаад амар хоол хийх хоббитэй болсон. Тэгэл яг хараагаа алдаад ирэнгүүт л яг эхний нэг жил нэг хоол хийгээгүй юм аа. Тэгэл яг одоо 2 дахь жилээсээ эхлүүлэнгүүт за би яг өөрийгөө ингээд бие даах хэрэгтэй байна. Наад зах нь одоо өндөг шараад идчих те одоо яг ядаж нэг будаа хийгээд идчих ер нь хэмжээний болох хэрэгтэй гэл тэгэл гараа төлөн байна. Эсвэл хуруугаа эсгэн те хумсаа ингээд юу яана лав аавн тэгэл тэр болгоныг одоо яг харахгүйгээр яг ингээд мэдрэмжээрээ хийгээд эхлэнгүүт л тэр одоо юунасаа ингээд амар урам аваал үйлдэлүүдээс тэнгүүт за одоо яг өмнө чаддгүй байсан хоолтой байна. Цөөнгас ихсэрнэ гэж тэгээд хэлж байгаа юм тий. Хамтрагч Тин кафе өсвөр үеийнхний орон зай.